За цамцгна. Энэ бичлэгээр усны шидтэн бүх ангиудыг нийлүүлээд оруулсан байна. Сүүлчийн ангиудыг ч гэсэн цугааруулсан байгаа. Манчин Ecam Private Group нээсэн. Та нарын ихэнх нь мэдэх бах. Description хэсгээр байрлах пэйж линк дээр ороод чатар нь олгодоод эрхээ худалдаж аваад группт нь орох боломжтой. Даваа тал гэх юм бол манай YouTube суваг дээр орох. Аним болон манга тайлбарлалтыг илүү төрүүлж үзэх боломжтой. Одоогоор Horimiya Season 2 One Piece-ийн шинэ ангиудыг recap болгож оруулж байгаа. Тэрнээс гадна description хэсгээр байрлах видео гэдэг линкээр ороод 5,000 лайк хүргэх юм бол private group эрхийнхаа үнийг 50% болгож бууруулах нэг өдрийн бололтой шүү. Манай дүүгийн англи бүжиглээд байгаа. За тэгээ бичлэгтээ орцгоё. Үз. Нэмнэхлээд тал газар хөдөөс ирж байгаа хүүгийн зурглалаар эхлэх бөгөөд энэ тарагдах залуу бол манай нэмийн гол дүр ёо. Хаана ирснээ ч мэдгүй гараад усны шид ашиглаж чадж байгаа. Юу болсон бэ гэвэл мань хүн энэ ертөнцийн хүн биш. Үүндээ өмнөх ертөнцид осолд ороод насварч гисэн. Тэгэл бурхны ертөнцид ирчлээ гэсэн чинь өөдөөс нь би бурхан биш, та нарын хэллэгэр бол сахиусан тэнгэр мэнгэр гээд нэг хүн гараад ирдэг. Тэгэл би чамайг өөр ертөнцид амьдруулж өгнө. Тэр ертөнцийн шидийн ертөнц гээл. Тэр ертөнцид чи дураараа амьдарч болно гэхэд мань Рио болохоор 50 амьдрмаар л байна гэж байгаа. Дээрс нь ертөнцийн ердөө 20 хүн шид ашиглаж чаддаг гинэ. Энэ хүний мэдээж ашиглах шидний ус. Дээрс нь нөгөө сахиусан тэнгэр нь 2 сарынх нь хүнсийг бэлдэж өгөө дээрс нь бай шидрөгч байгаа байхгүй юу? Бас энэ газар руу нь ерөөсөө амтан дайрж ирч чадахгүй. Мань хүн ихний ээлжинд усныхаа шидийг ашиглаж үзээл. Гэтэ ямар ч онцгой байхгүй зүгээр л энгийн ус гарч ирээд байгаа. Усаалаач халуусанд орчихгоо гал асах гал үзээл. Барахгүй болохоор нарны гэрэл харангуутаа шидээрээ усыг хөлдөх гэж үзнэ. Тэгэл тэр хөлдсөн усаа линз олох гэж ашиглаа. Тэгсний эцэст нарны гэрлээр гал асаачж байгаа. Яа халуусанд орчихсон эхний өдрөө гэхэд гайгүй шүү гээл. Маргааш нь яа нөгөө хүнсээ идчих та. Энд чинь нэрээ 2 сарын хүнс гэсэн штэ гээл. Хүнс дуусах юм бол гарч анд гарах юм байна тайл гэж байгаа. Дараа нь довтлохооны шидэс сурахаар гарна. Хитий усаараа довтолж чадж байсан чи тэрхий сул. Дараа нь өөр юм туршиж үзье гээл. Усаа бүр нарийнхан болгож жагаад явуулна гинэ. Тэгсэн бүр усны бууганаас ч 7 дор юм явуулчихдээ. Бурхантай ярилцж байхдаа яаж шидээ ашиглах вэ гэсэн чинь чиний төсөөллөөс хамаарна гэсэн гинэ. Өмнөхөө бодвол арай гайгүй явуулж сураал. Тэрс нөөрэ халуус гаргаж чаддаг болсон байхын тэр. Дараа нь нагаар дээр мүс гаргаж сурнаа. Ариш нэг мүс гаргасан чинь тэр нь зүгээр л доош унаал. За тэгэл өдөр хоногуд өнгөрсөн. Ядчил мань хүн мөсөө ядах юмгүй гаргаж чаддаг болсон байхын тэр. За тэгэл анхны хаанд гарч байгаа. Саваа мүс судахаар жад хийдсэн. Явж явах замдаа голын эргээр явна. Тэгтээ нэг голын эрг дээрээс нэг юм олдъё. Өдөр шөнө чамаагүй гад асааж чаддаг боллоо гээл. За тэгэл өөдөөс нэг амтэн дайрхан тэрээ. Мань хүн осолд орж исэн юу юм бодогдоод хөдөлмөдөл нь хөдлөхгүй. Тэгэд арайч нэм хөдлөөл. Нөгөөх нь ч тэр нилийн хүчтэй болтой модог намс сунгач тэр. Мань хүн тэгээ сүүлийн мөчөд өөрийнхөө шидэг ашиглаж мүс гаргаад нөгөөх нь хальтраад ёо ирэхээр нь мөсөөр зоогоод алчихын тэрий гэж. За ингээд анхныхаа дайсныг алсан юм даа гэж. Дараа нь гэртээ ирээл амьтдын талаар ном уншаал. Тэгсэн номон дээр луу гэх амт байна. Ганц луу бол тосгоны күс тэмтгэхэр хүчтэй гинэ. Харин нөгөө талд нь чөтгөртөө таархгүй байхыг залбирая гэж байгаа. Дараа өдөр мань хүн жимс олсон шиг явж хахад нэг аврах том шуу хүрээд ирдээ. Тэр нь нэлээд хүчтэй болтой. Хагаараас нэлээд хүчтэй дайрч мараал. Нөгөө шуу чинь хам хүчээр дайраад ирж хахад мань хүн мөсөөрөө хамгаалсан чинь нөгөө шууч нэг нүдэ алдчихдаг. Тэгээд дийлгүүгээ мэдсэн болтой цухтагаад яваад гэж байгаа. Оройн мань хүн явж байхдаа нууран дээр толгойгүй хуйг дуулаг мортойгоо байж байгааг харна. Дараа өдөр нь тэгээд ан амтнаа ангинаал цаг хугацаа өнгөрсөөр шидээ нилээн сайн ашиглаж чаддаг болчихсон байдаг. Далаа дотор 8 альчтай тулдаал. Тэгэн явахдаа гранат хийх материал олоод. Тэгэл дараа өдрийнх нь оройн толгойгүй хуйг дуулагтай чинь таарчдаг. Хоёулаа илдээ барайл нэгээс нэг тулж байгаа. Мань хүн шид мэдээ ашиглаад нилээ үзээтэй байсан ч гэсэн Рио бүр юу ч болтгүй. Тэгэл ялагдаад унаад өгч өгөө. Ихтэй нөгөө хоёуг дуулагч мань хүнтэй дайсагнах гайгүй болтой. Мань хүнд нөгөө шид мэдээ чинь зааж өгөөл. Илдээ уус мусаар ингэж бүрхээгээл илүү хурц болгоол.
Тэгснээ нөгөө илдээ мань хүнд өгчдیں۔ Дараа нь тэгэл нууран дээгүүр алхаал яваад өгч байгаа. Дараа өдөр мань хүн явж байхдаа нөгөө нүдээ алдсан нөгөө шууд тачид харцдаг. Гэтэ гаднах хөнгө нь өөрчлөгдөөд хувьссан болтой байдаг. Мань хүн бүр хамаг чадлаа ашигласан ч нөгөөх нь нэлээд хүчтэй. Тэгэл жадаа алдаал байжсэн чинь мань хүн нөгөө хоёуг дуулгаж өгсөн илтийг ашигланаа. Тэгж тулсаар хамгийн сүүлчийн мөчөд ирэхээр нь нөгөө хил дээрээ зүрхэн тус газар руу сүлбээ ичнэ. Мань хүн буцтаа нөгөө шууд чинь чиний ачаар би нэлээд төвшин агсан гэж баярлалаа гэж байгаа. Тэгэл илтээ аваад цаашаа явах замд нэг улаан луу нис жоохон тэрээ. Тэснээ мань хүний урд ирснээ бодлоор ярилцаад идэг. Тэгснээ мань үнээс синчэнс нөгөө хувьссан харанхуйтай шуу харааг үзгээл. Йоо таны албад байсан юм уу өршөөгөрөө би дүнгэсэй. Нөгөө луу чинь шууд ойлгонгод чи тэрийг дийлсэн юм уу гэж байгаа. Тэгснээ дажгүй залуу байна гэл. Дараа нөгөө илдрүүн зааснаа ямар ховрын барааваа гэл. Наадах чинь нөгөө Дагны хааны хилдэн гэж байгаа. Чи Дагны хаанд их таалагдсан бололтой гэж. Мань хүн ч гэсэн юм асуугаал. Луу ч гэсэн мань хүнд нэлийн эдийн юм зааж өгсөн бололтой. Нар чарга хүртэл ярилцж байгаад луу яваад өгнө. Биоч тэр анх удаага луутай ярилцлаа гэжсэн чинь мань хүнийг энэ ертөнц рүү ирүүлсэн нөгөө сахиусан тэнгэр чинь мань хүнийг онцлогтой юм гэж идэг. Ойрын 10,000 жилийн юм хараагүй гэж байгаа. Тэр онцлог нь Рёгийн мөнхийн залуу нас гинэ. Далайн эрэг дээрээс сүрсэн хөлөг онгоц харнаа. Тэрэн донд зарим хүмүүс нь хүчгсэн. Харин нэг нь амьдаг болтой. За тэгээд дүр солигдож тэр хөлөг онгоц яаж сүрсэн талаар хялт гарна. Тэгэл сэрдгэн энэ улаан үстэй залуу бол цаашдаа Абель гэдээ дууд авчи. За тэгэл нөгөөдөг чинь хаанс ирснээ гайхаал. Гараа тарахад ямар ч хүн байхгүй. Ойн дундах байшин дотор сэрдэг. Тэгэл эргээд харахад Рио ojхон тэр мань хүнийг харангуутаа ямар ч хувцсгүй гээл. Хараас ядуу хүү болтон болтой гэж байгаа. Гэхдээ л миний амийг аварсан гээл. Дараа нь гэрлөө нь орж ирж цай ундуунаа. Тэгэхдээ мань хүнд би юу хаанаагаа мааган гээл. Нөгөөдөл нь сайн хэлж мэдхгүй болохоор тэгэл бас чи яагаад ийм хувцсгүй байгаа гэсэн чинь хаанаас хувцсах үгдээ гэж байгаа. Энэ хавьд өөрөөс нь хүн ямар ч хүн байхгүй болохоор ямар ч тоосгон худалдааны газар байхгүй. Тэгээд дараа нь сүрс онгоц руу явж гинэ. Хэдий улаан үстэнд нөгөө хэд нүхсэн байгаа гэж хэлсэн чинь 8-ын хулгайч байсан гинэ. Тэгээд энэ улаан үст явхаар болтыг. Маргааш нь явна гэхдээ Риог дагуулж өгч байгаа. Тосгон олон хүнтэй газар руу. Мань хүн ч гэсэн нэг хэсэг бодож үзэж байгаа. За тэгэл оройн маргааш явах юм чинь гээд гэрээсээ гаач нөгөө толгоогүй хоёуг дуулахтай уулзахаар явж байгаа. Мань хүн улаан үстэд ийшээ гарчаад ирэгээл. Тэгэл очингуудаа маргааш би явна сүүлчийн удаа толтъя гээл. Мань хүн хамаг хүчээ гаргаж толтнаа л гэж байгаа. Тэгсэн ч мань хүн юу ч болдгүй. Гэхдээ бас юм болсон байж магадгүй гэхдээ л хожигдчихтий. Дараа нөгөө толгоогүй хоёуг дуулагч нь уснаас өөрийнхөө ус гаргажснаа дотроос нь хувцас гаргаад өгчтий. Тэгэл Рио аригато гэж цаашиг явж байгаа. Маргааш нь болж мэдээж минь хоёр аян замд гарч байгаа. Тэгэх замдаа нөгөө зэрлэг гахаатай чинь таараад урлаа үсч нь болохоор дайралт хийсгэл ашиглаж түүнийг байхгүй болгож байгаа. Нэг сүртэй үгэлснээ цоолж тэр. Тэгэл мань хүн тайлбарлаа. Дайралтынхан шидийнхэн гэж хоёр ангилт юм байна л да. Дайралтынхан болохоор нь скилтэй. Шидийнх нь болохоор ганцхан таяг ашиглаж шид ашигладаг гинү. Дайсан ойртохоор мань хүн Рио мэдрээд хэдэн мөс гаргаад устгаа хийсэн чинь шившлэг уншгүйгээр шид ашиглаж байгаа юм уу гээл. Бас таяг байхгүй гэж байгаа. Өмнө нь улаан үст шид ашигладаг найзтай үжилтэй. Тэр нь таяггүй шид ашиглах бараг боломжгүй гэж ярьжсэн гэждэг. Дараа нь мань хүн хоолоогоо чиглэгээл ус гаргаж өгөөл. Дараа нь цаашаа явж их замдаа улаан үст хөрөл цоос Риод гаргаж өгнө. Нөгөө худалдан амлалт хийдэг мөнгө л гэсэн. Миний анхны харж байгаа мөнгөн дэвсгэрт байна гэл. За тэгэл цаашаа явж явах замдаа чулуун коблитон тарчдаг. Хэдий буталж зүсээ цоосон ч зүгээр босч ирээл. Олоос даргаа ядаал нөгөө цоолдог скил хийсэн ч юусоо үйлчлэхгүй сул тал бараг байхгүй мэд гоблин байдаг. Тэгсэн мань хүн амар том мөс гаргаснаа дээрээс нь бяцлаа ичтий. Тэр чигэрэн бутлуул ялах боломжтой л хийсэн юм шиг байна. Доороос нь айгүй ховор шидийн чулуу гарч ирээл. Шидийн чулуу айгүй ховор идэг болтой. Гэхдээ зарим нь авъя гэсэн ч нөгөө эдийн мань хүн бяцлаа ицсэн болохоор цаашаага хаяа гээл явж байгаа. Цаана явах замд амар том матартай таарнаа. Манай хоёр тэр энтэй оролцлоо дэмий бахаа гэ.
Тэгээл ээжсэн чинь хэдин шувуу өдөс нэрчсэн чинь нөгөө матар чинь ганц харихраал бүгднгийн унгаагаа ичтий. Мань хоёр тэгээл дийлхүүгээ мэдээ цааш яваал. Оройн мань хоёр төгөдөг классаа чаал зэрлэг гахааг нь ч гэсэн тэрийг идээ сууж байгаа. Тимээ сэнгэмсаал идээ сууж байгаа. Маргааш нэг зүг рүү явж байхдаа Рио энэ зүг рүү яваад хэрэггүй ах гэж идэг. Чи аж мэдж байгаа гэсэн чинь өмнөдөө бол нөгөө луун л хэлжсэн байгаа. Тэгтээ нөгөө луутаа ярилцчихсэн авлаач зэрүүсээ хэлдэггүй. Юмыг яаж мэдвгүй л нууцлаа. Тэгэл явж байхад нь араас аягүй том сүрлэг шуу гараад ирдээ. Манай хоёр ч тэр харангуйтаа бүр айгаал. Хөдөлж чадаал арайч нэгэн халаасан дайсан хоёр махаа өгөөл явуулна да. Нөгөө хоёр чинь тэр сая өстө баларх төглөө шүү те. Дахиад цааш явсаар тэгин явах замдаа жижигхэн цагаан луу шиг хэмжээтэй цагаан шуунуудтай тарчдیں۔ Энийг болохоор баргийн хүн дийлдэхгүй гинэ. Эдрийг ялахын тулд мэрэгжлийн өндөр түвшний адал явдал хайгчид хөлсөж агнуулдаг жаа. Тэгэл ирээдсэн чинь мань хүн гинт гарч ирснэ. Гинтийн товтлогоо саатуулж яхад нь улаан ус дурдаас нь дайж явчвал мэдээж л хүчтэй биетээс юм болохоор дотроос нь шидийн чулуу гарч иж байгаа. Мань хоёр хамтарч ажиллаад арга олчихсон. Цаанс ирэх бас луунуудыг саяны аргаараа л дуусгаж байгаа. Тэгэл бүгдийг ялчаал цааш явах замдаа нэг газар олж байгаагаар манай анимын 2 дугаар ангид нөхөө дуусч байна. 3 дугаар ангийг хэлэхэд тэр хоёр нэг тосгоо олсон бол тэрэндээ бүлгэний үнэлэхийн талаар ярьж идэг. Аялагчдын бүлгэн байдаг гэж байгаа. Тэр бүлгэний үнэлэх нь иргэний үнэлэхийн үүрэг гүйцэтгэдэг гинэ. Тоол захиалаа явжсэн чинь урд нь каре хавьд ирдээ. Мань хүн хараа гайхаал энэ ертөнцид каре байгаа мó гэл. Өмнөх ертөнцийн хийддэг байсан хоолн шүү дээ. Тэгсэн улаан ус одоо очих газар ч хүртэл каре байгаа гэж хэлдэг. Тэгэл цай идэж аваад буцаад аян замдаа гардаг. Тэгж явсаар нэг хотод очдөг. Үүднийх нь харуулын улаан устыг таниал. Чам оор сурахгүй арлаг болсон минь гэсэн ашгүйтэй гээл. Тэгэл Рио намайг аварсан гээл дагуулж ирж байгаа. Тэгээ бүлгэний үнэмлэх авдаг газар руу орноо. Тэгэл орсон чинь дүүрэн хүмүүс энэ улаан устыг таних үйдээ. Эбэл гэж цууларсаар бүр бөөнрөөд ашгүй Абел хүрээд ирлээ гээл. Энэ донд бол нэлийн алдартай юм шиг үлээ. Харин мань хүн гарсан чинь гадаа нэг эльптэй таартыг. Тэгсэн нөгөөдөг чинь хувцч нэг гэснээ Дагны хааны хувцс уу гээл. Тэгснээ чи сонирхолтой нөхөр юм а гэснээ дараа дахиж уулзъя гэснээ яваад өдөг. Дараа нь улаавс Риог дуудаж оруулж ирнэ. Энэ миний эмээг аварсан хүн гээл. Нөгөөд нь ч тэр өмнөөс нь баярлаа гэж хэлээл. За тэгээд бүлгэний үнэлэх авахар болно. Анх үнэлэх авахд эп төвшнөөс эхэлт юм байна л да. Харин улаан ус болохоор шууд ди төвшнөөс эхлүүлэх гээд мэдээж тэр төвшнийх нь хүчтэй байх ёстой. Тэгээ шалгуур өгөх гээд энэ залуу дээр орж ирдیں۔ Тэгснэ улаан устыг харангуут Абел чи ашгүй минь хүрээд ирлүү гээл. Тэгсэн улаан уст энэ хүн намайг аварсан гэж хэлж байгаа. Тэрэн ч тэр өмнөөс нь баярлаа гээл. Тэгээ шулуух хэлгээд Рио надаас үжтэйгээ шууд хэлчихдیں۔ Баталгаан гээ шидийн чулуу гаргаж өгдөг. Нөө нэг луу шиг шуунууд байсан штэ. Тэдрийг ялаа дотоорс нь гарчсан чулуунууд нүүдгэн ч гайхаад итгэж өгдөггүй. Тэгээд дээрээс нь бүр чөтгөрийн усыг давсан гэж байгаа. Тэр чөтгөрийн уулсын давсан хүн ерөөсөө байдаг юм гинэ. Риогийн чадварыг батлахад хангалттай байж таарж байгаа. Тэгэл үжсэн чинь улаан устын найзууд нь бол хамтрагчд нь гараад дий. Энэ хэд болохоор нэг баг юм билээ. Энэ хотын хамгийн хүчрхэг баг гинэ. Улаан илт гэдэг нэртэй. Манай Рио энэ залуутай бүртгүүлэхээр явж байгаа бол нөгөөд нь үлдэж ярилцж байгаа. Тэснэ мань хүнээс баахан асуулт асуугаал. Бүртгэж авч байгаа хүн тэгж асуугаад чинь нөгөө хүн чинь залхмаар юм бэ гэж толгоогоо майжаа суугаал. Хүмүүс эп зэрэглэлээр бүртгүүлдэг бол мань хүн хүчтэйгээс хамаарат ди зэрэглэлээр шууд бүртгүүлээд эхэлчихэж байгаа. Дээрэс нь мань хүн бүр сурахаар болчтیں۔ Самхаг гэж байдаг гинэ. Тэрний талаар сурна гэж байгаа. Дараа нь улаан уст Рио хоёр гадар явж байна. Улаан уст би чамд шидийн таяг авч өгнө гэж идэг. Би гэхдээ тийм үгээр шид ашиглаж чадна штэ гэсэн чинь шидийн таяггүй шидтэн гэж ямар юм байсан гэсэн чинь тулж үцгэр бол би сэлэм ашигладаг нөгөө сэлмээ харуулдаг. Нөгөөд ч тэр жижиг утга юм шүү гээл. Нөгөө шидийн чулуунуудаа зараад мөнгө олгож авч байна. Нэг хэсэгтэл мөнгөөр тасрахгүй болтой гээл. Дараа нь улаан устыг ирсцэн гээд найр хийж байгаа тэр. За тэгээд мань хүн Рио цамхгийн талаар сурахаар болсон гэсэн штэ. Дотор байрлах газар руу нь хөргөж өгч байгаа. Тэгэл өрөөнийхөө найзуудтай танилцаал. Риогаараас адилхан шинэ хүн орж идэг. Шинээр аялагчдын бүлгэнд бас илсэн гинэ. Нөгөөх нь ч тэр өөрийгөө танилцуулаад
Маргааш нарийн нөгөө улаан үстийн бүлгмийнхэн ярилцсан суужнаа. Риогийн талаар ярилцаал Рио ямар мангасуудыг алдсан гэлтэй. Мэдээж нөгөөд нь чидэхгүй. Нөгөө нэг луу шиг шуу шиг мангас байсан штэ. Тийшээ ердөө энгийн хүний шид ерөөс үйлчлдэг юм гинэ. Тийм болохоор энгийн хүн ерөөсөө ялах боломжгүй гэж байхгүй юу? Улаан үстч тэр нэрээ тийштэй би өөрийн нүдээр харсан юм а гэл. Тэгээд нөгөөд энэ нэрээ үнэн бол Риог дайснаа болгоул илүү хэцүүдэг юм байна гэж бодож идэг. Хамтран ажиллаж байгаа цагаан зураг цэко. Хэрвээ та манга уншдаг бол энэ хүү сайтыг санал болгож байна. Эрхээс өнгөтэй минийхээ купон код болох IKEM кодыг ашигласнаар 10% өнгөлөлтөд эрхээс өнгөх боломжтой шүү guys. Надад ч гэсэн жоохон нэмэр болохоор IKEM купон кодоо заавал ашиглаарай гэж хүсье. Тайлбар хэсэг дээр линкийг үлдээсэн байгаа шүү. За үргэлжлүүлээ бичлэгээ үзүүз. Аниман эхлэхэд самхгийн талаар хичээл орж байгаа болтой. Харин Маньёр нэг зүйл асуудаг нь ялсан самхах руугаа шилжиж болдог гэсэн үнэн үү гэл. Нөгөө багш нь тэр чи үүнийг мэдэм үү гэж байгаа. Гэхдээ энэ хотын самхах руу шилжиж болдог юм гинэ. За тэгээд хичээлхэн дараа анхныхаа самхах руу орохоор болно. Самхаг бүрт янз бүрийн өөр төвшний мангасууд идэг. Энэд болохоор дөнгөж суралцаж эхэлж байгаа болохоор хамгийн амархан руу л орж байгаа. Биогийн хажууд нэг цаг үсч жоох айс хийгээл. Сандар сэгээл өвчгээд нэг самхаг дээрээ анхныхаа дайсантайгаа таардаг. Маньё хөлгөөнгүй болгоод нөгөө хүүхэд чинь дуусгаал. Тэгж нэг юм анхныхаа дайсныг алж байгаа. Тэгсэн ёо бидний аялагч штэ. Ашиг олохын тулд доторх шидийн чулууг авъя гээл. Дараа нь тэгээд өрөөнийхөө найзуудаараа цугларч найрлж байна. Цагаан үстийн анхныхаа дайсныг алсан гээл. Тэр дайсан нь яг 1-р давхартай байдаг дайсан биш. Овог айгу хүчтэй л амт юм шиг үлээ. Ууг нь бол 4-5 дахь давхарт байдаг амтэн бохгүй юу. Тэгсэн чи яагаад 1-р давхарт очичвоо гээл. Тэгэл Маньё бодоо суужсэн чинь ардаас нь улаан үст нүх ухаад 1-р давхарлаа очицсан баах гэж хэлдэг. Улаан үстийг харсан нөгөө өрөөнийх нь найзууд нь бүр шок. Нэг найз нь бүр бичний пен гэх нь холгүй бүр. Ганаас чи атгаж болох бичсэн элтний техник ашигладаг гэл. Тэгэл үжсэн чинь улаан үстийн улаан элд гэх багийнх нь араас нь хүрээдэрдэг. Том дараг марагдаа мэдээлэл өгөх ёстой гинэ. Тэгээд улаан үст болох апелыг үүрээд нөгөөдг нь яваад үдий. Тэгсэн Риогийн үзэс нэг шидэд нь айгүй ширтээ тараад байна. Мэдээлэл илтгэх ёстой болохоор апелыг аваад явлаа шүү гээл. Тэгэл өрөөнийх нь найзууд нь тэр ямар хөөх юм бэ? Би тэний пэмэ гэл. Тэгсэн нөгөө шидтэн чинь тэгж их өөдөөсөн ширтэх хэрэггүй ах гээл. Тэр тийм гайхалтай шидтэн бол харж авсан дээр үздэй гэл. Харин улаан үст болохоор түүний жинхэнэ чадлыг утгагүй харнаа гэж идэг. Маргааш нь дахиад цамхаг дотроо явж байна. Рио олон нөгөө цаг үст чинь цуг давхрын мангасуудыг ялаал. Дараа нь ёо улаан үстэд чиний элдний арга барил чинь апельтийг адилхан гэж идэг. Цаг үст болохоор өмнө нэлийн гайгүй багшийн доор суралцсан юм лээ. Мань Рио ч гэсэн элд ашигладаг болохоор хэдийн юм зөвлөвл. Улаан үст эдийг гоц авьяаст нь ч гэсэн өглөө болгон эрт усаж бэлтгэл хийдэг байсан гэл. Нөгөөдг нь ч гэсэн би хичээнэ гэл. За тэгээ маргааш нь болоо мань хүн номын дэлгүүр очиж байгаа болтой. Хэдэн ном хөдөлтөж авсан шигээ тэгэл явж идэл гинэт нар хэртэлд олчдیں۔ Гинэт орчин тойрон хав харах болол. Энэ ертөнцийн гинт өөр болсон мэт санагдаал. Тэгэл үжис чинь гинт галын дайралд ороод ирдیں۔ Мань хүн арайч нэг мөсөөрөө хамгаалаад нэлээд хүчтэй дайралд орж ирсэн. Тэгсэн өөдөөс нь галын шид ашиглаж байгаа чөтгөр хүрээд ирдیں۔ Нөгөө чөтгөрийн читэр энэ хүн үү гээл. Хурдан дуусгах хэрэгтэй мэрэгтэй гэж байгаа. Мань хүн арайч нэг шидээр хамгаалж байгаа. Өмнө толдож байснаас хамаагүй хүчтэй хүн гарч ирснийг дэлгэж байгаа. Тэгж дайрагтаа гиндүүлээд салхин жадмад хэрэгэлсэн юм баг. Хэдий мань хүнийг онсон ч хамгаалчдیں۔ Нөгөө чөтгөрөн гайхалаа. Наад чинь дагны хааны нөмөрхүү гэл. Эсвэл цавчи мавчи гэл илдэг гаргаж ирэл. Нөгөө чөтгөрийн читэр салхины шилт давхар ашиглаж чаддаг болтой. Салхины шидээрээ дааш хийгээл амар хурдан цухтаагаал. Нөгөө чөтгөрийн ч гэсэн гайхчихсан энд ийм хүчтэй хүн байгаа мó гэл. Хэдий хоорондоо ширүүн үдцэж байсан ч гэсэн мань хүний хүч бол нэх явдаггүй. Йогийн чадал ерөөсөө нөлөөлөхгүй бүр шархтуулсан ч буцаж идэгрээл. Тэгээд дайралтаараа бөмбөгдөж саатуулж хагаад мань хүн гинтийн ойрын довтлогоо хийсэн ч гэсэн биеийн буцаж идэгрээд ойрын довтлогооноор мань хүн дийлдэггүй. Тэгж рүү шидүүлсэн ч гэсэн дээрэс нь хав халуун бороо асгаал. Нөгөөдгөн ч тэр халууны тэсэхгүй дээгүүрээ хаалт тавиал. Тэгэл өөдөөсөө илдээ барин зогсож явахдаа нөгөө чөтгөр чинь цаг дууслаа гэл. Ингэж энэ тэнцэн удаан тултаагүй бодсон байна. Иймэрхүү хүчтэйвэл дараа хэзээ нэг цай дуулцна гэл. Нөгөө чөтгөр чинь дараа уулзахад битгий хүчгсэн байгаараа бидний нэгэнд битгий халуулчаараа гэж идэг. Зөвхөн надтай тултаад өгмөх гэл.
Дараа эзэн нэгсэх дуулцъя гэд алгуулцдаг. Мань хүнч дээр иймэрхүү хүчтэй чөтгөрөө зөндөө идэм гэл. Мань хүн тэгээ буцаад хүрээд ирэхэд найзуудын хүмүүс дээрлэх чинь. Мань хэдч тэр гиндүүлчтэй арчаад гэл. Мань Рио хурж ирэнгүүтэл бүгдийг нь амархан унгачна. Эхлээд номлогчийг эдгэх ёстой гэд номлогчийг эдгээгээд дараа нь бусдынхаа шархыг нөгөө номлогч нь ангааж өгдөг. Мань хүний мөрөндөө авсан шархыг ч гэсэн ангаана. Мань Рио нөмрөг байгаагүй бол мөрөндөө том нүхтэй болох үечээ гэл. Дараачийн анги хэлэхэд Рио чөтгөртөө яалж тулж ийснэ бодоол. Салтны шид хийгээл дараасаа дайшлаад яваасан штий. Тэрийг нь усны шидээр хийх гэж үзээл. Жоох явсан ч гэсэн шид нь хүрдгүй. Энийг сурахад жоох хугацаа орох юм байна даа гэл. Харин улаан элд багийн шидтэн нь номноос Риогийн шидийн хүчийг олохгүй. Тэрийг хамгаалтыг сүлбэхээр мөсөн чад хийнэ гэж байх уу гэл. Тэгэл үжсэн чинь нөгөө Риото таардаг эльп гараад ирдий. Би бинийг нэлээд мэддэг бололтой. Энэ эльп нь болохоор дөнгөж даалгаварт яваад буцаад хүрээд ич ангины. Харин нөгөө шидтэн болохоор би судалж ирсэн юм хайд олж чадсангүй гэл. Дараа нь Риогийн 3 өрөөний хамтрагчид байна. Мэдэгдэл хүргэхээр ирлээ гэл. Ойрын хугацаанд 5 давхарт ерөөсөө харваач гоблин байгаагүй гинэ. Тэрний талаар мэдээлэл хүргээд явж байгаа. Дараа нь захирагчтай хэлээ. Уг нь бол харваач гоблин 10 давхарт байдаг гинэ. Тэгээд 5 давхарт байгаа нь аюулын дохой гэл. Тэгээд цагаан сал болон улаан элдийг дууд гэл. Улаан элд багаас өөр бас цагаан салаа гэд бас хүчтэй баг байт юм лээ. Дараа нь нөгөө хоёр талтаа 5 дахь давхарт харваач гоблин байсан гэж хэлж байгаа. Гоблинууд нь бүр дээдхэр давхарт байдаг юм байлээ. Ойр төр жисэн нь болохоор бүр аюултай гэж үзэж аваад 10 жилийн өмнө нэлийн том дайм болчихсон. Тэр хугацаанд нэлээд үрдсэн байж магадгүй жидэг. Тэгээд энэ хоёр салааны хийх зүйл нь болохоор орж шалгах хэл юм байл. Бас тулаанд бэлдэх гэл. Тэгснээ урьдчилгаа гээд 100 алтан зоос дунд нүгснэ. Дуусах юм бол тус чинь 200 алтан зоос хүнэ гэл. Тэгэхэд маргааш өдөөс хойш тултгаар болдог. Тэгээд маргааш өглөө нь бол Рио өрөөнийхөө эцтэй цугс ирээл. Нөгөөд нь чи ачиж байгаа гэсэн чинь би номны дэлгүүр орлоо гэл. Тэгэл номын сан ороод алхаж исэн чинь нөгөө дээр таарсан эльптэйгээ таарчдаг. Тэгэл нэг хэсэг би бинийг хараад гэл зогсчихно. Харин дүр солигдоход улаан элд цагаан салаа дээр чинь давхрынхаа хаалганыхаа өмнө зөрчихсэн зогсож байна. Хэдий хаалганы онгоолгож орох гэсэн чинь мань улаан уст мууд сөвн татаад байна гэснээ. Шидтнэрээ юу байгааг харуулсан чинь магсууд нь бүр нэлээд ойр өрчихсөн маш олоолаа үйдтий. Тэрийг мэднэнгүүтэл араасаа нэмэлт хүч дуудаал. Харин нөгөө Рио эльптэй ярилцаал. Би чамд энэ таана гэж бодсонгүй шүү гэл. Чи яа харахгүй тэр үеийн гэл. Тэгснээ намайг Сера гэдэг Рио мео гэл танилцаа. Энэ дундаас ийм нэртэй ном хайж байгаа гэл нэрийг хэлээ. Голын хөдөлгөж чаддаг болмоор ингэж байгаа. Нөгөө эльп чинь тэр том мөрөдлөө шүү гэж. Голимын тухай номнууд байхгүй ч гэсэн хөрөж болох номнууд байгаа гэж хэлдэг. Ер нь хүний хотод ерөөсөө эльп байдгүй гинэ. Энийг жоохон гажууд гэснээр үүний ачаар чамтаа уулзч чадлаа гэж байгаа. Мань хүний нэлийн сонирхсан мэтэл яриад идэг. Харин дүрс солигдоход нөгөөд чинь тулаандаа бэлдээ сууж байна. Тэгсэн гин таалгын нэвдэл баахан гоблин гараад ирдیں۔ Холын цанаас дуусхий гээл харваал. Ичнээ ихийг устгасан ч хараараасаа зөндөө гарч ирсээр идэг. Баларлаа шүү гэл. Сүүл рүүгээ бүр суман дуусаал. Араас нь бүх зэвсгийн дэлгүүрээс авчирсан сумнуудаа тараагаал. Зарим ангаах шидтгүүд нь шархтснаа эдгээгээл. За тэгээ бүр нар жаргах хүрэл тулдаад жижиг гоблинуудын бүгдийг нь дийлчихсэн болтой. Тэгэд үлснийг нь ангинахаар буухад урдаас нэлээд хүчтэй бололтой гоблинууд гарч ирдэг. Генерал гоблинууд гинэ. Хэдий нэг нь гарч ирэхийг хараад араас нь хоёр гараад ирсэн чинь хаан ч гэсэн байгаа гэж хэлдэг. Тэгэхээр генерал гоблинуудтай тулдаа үйжсэн чинь гинт цамхгын талаас агарын довтлохоо орж ирдэг. Нөгөөд нь ийм хүчтэй юм багтаа генералтайгаа цуг алчлаа штэ гэл. Харин улаан ус нэлийн юм төлөвлөсөн бололтой. Элднийхээ техникийг ашиглаад биеийн нэвт сүлсвсний дараа улаан элд багийн шидтэн нь эцсийнхэн довтлохыг нь хийснээр ялдаг. Ийхүү гоблины хааныг ялснаар энэхүү анги маань ийхүү дуусж байна. Найр болж гинөө. Ямар учиртай найр вэ гэвэл гоблин кинг гэдрийг ялсан гэд. Харин нөгөө дарагдчил баахан ажил оногдож байгаа. Хүмүүсийн цалин байлангийн өвн мөн гэд баахан ажил гэл. За тэгэл найрлаа явж байхад нь араас улаан ус гарч ирээл. Нөгөөд нь чарангуудаа би таны пэмэ гэл. Тэгэд ижсэн чинь араас нь улаан элд багийнх нь хүрээд ирнэ. Тэр багийн шитэн Риогоос нэг зүйл асуудаг нь чи нэрээ агаар дээр айс файл гаргаж чаддсан юм гэж байгаа. Харин мань хүн болохоор хамгийн дээдэлтэй 40 м хүртэл гаргаж чаддаг гэл. Дараа нь Йог явсны дараа улаан уст Рио шившлэгээ уншихгүй байсан ч үнэндээ шидэ ашиглаж чаддаг гэж байгаа. Дөг харагдхийн тулд шившлэг уншдаг гэж байгаа. Дараа өдөр нь Рио
Өөрөөний амтрагчдаа цалин байлан даалгавар маалгар өгч байгаа болтой. Уурхаагаас нэгэн чулуу олж ирэх гинэ. Тэгэхээр тус бүрд чинь 4 алтан зоос өгье гэж чинь нөгөөд нь тэгээ яв адрий гээл. Мэдээж мөнгөний бараа харсан үед гурлаа шууд явахаар болдог. Дараа маань хүн цонхоор харж исэн чинь нэг ингийн хүүхдийг нэгэн цэргүүд авч явах гээд байна. Энэ хэдэн чаваас ариун цэргүүд гинэ. Эсэргүүцсэн чинь бүр хүч эргэлэхэд харна. Манай Рио алсын зан шид эргэлдэг. Хөлөнд нь мөс суглаад нөгөөд нь альтгч унаал. Харин цаадлаас нь нөгөө баг нэг гараад ирдэг. Хайлайн дээд гүний залгамжлагч гинэ. Улаан элт багийнхантай цуг зэрэгсэж тултаадс нөгөө баг штэ. Нөгөө ариун цэргүүд чинь таана цэрэг мэрэггүй ээж гээл. Нөгөөд чинь айлхад хөөгөө явуулцдаг. Нөгөө хоёр тус үнэ баярлаа гэж хэлээл. Харин мань хүнийг анзаарсан болтой Риото уулзсан тэр Коблин гинхтэй тулцсныхаа дараа Абел болохоор Рио байсан бол илүү хамраа явах хийсэн гэд үгэлдээд байсан гэж идэг. Мань хүнч дээд гүний залгамжлагч Рио болохоор гүний залгамжлагч бүлгэмийн гишүүн байж болдог юм бах тааж үж байгаа. Харин Абел Рио хоёр уулзч гуанз орж байна. Тэгвэл Рио багийнхан нэг шидтэн эмэгтэй байд штэ. Тэрнтэй холбож жоохон хайр дурлалын тухай юм ярьдаг. Тэр нь чидсэндээ юу ирээд байгаа гээл хацар мацар нуулаач гэсэн. Тэгж ирээ өнгөрөглөж жагаад гарч явнаа. Тэгэхдээ хэдэн гудамжнаас бүлэг хүмүүстэй таарнаа. Мань хүн хэдэн хүмүүс орсон газар руу дагаад очтол өгийн зөрөөгүй мань хоёр руу шууд дайрхан тэр мань Риот ч юу болох вэ? Дор нь л бүгднийг хөмөөчж байгаа. Тэгэхдээ алхамын хэрэглэл мэрэгэл гэд нэг зүйл олдог. Тэрийг Абел нотлохоо гээл аваал. Дараа нөгөө гүний хутаанч руу ч нөгөө ариун цэргүүд чинь дайрч байна. Биднийг шовдор болгосон гээл дайрчсэн чинь араас нөгөө туслаг болтой улаан үстэй эмэгтэйд штэ. Тэр нь галын тойрог гаргаа бүгдийг шатаачдаг. Дараа өдөр нь номлогч цэргүүд цамхаг руу явж байгаа болтой. Дараа нь бүлгэмийн эзнийх нь өрөө дээд номлогч ирсэн болтой. Тушаал ирсэн цамхагийн үүдийг нэмээ гээл. Дээрээс нь хамгаалт толгож хитэн аялагч авч явна гинэ. Дээрээс тушаас нь тушаал гээл. Тэгтээ нэг нөхцөлтөөр тохиролцдог. Аялагчид бид нар ерөөсөө хариуцлага хүлээхгүй шүү гэдэг. Очиж байгаа цамхаг нь болохоор авгаа л авлахаа гинэ. Ямар ч холигтой мэдээлэл өгдөггүй цамхаг гэж байгаа. Дараа нь Риото нэг хүүхэд таарч байна. Гинт Риотор та аялагч үстэй гэл. Нам бүлгэмийн өрөөнд дагуулж очиж гэж байгаа. Улаан элт багийнхан захидал хүргэхээр ирсэн болтой. Нөө нэг авгаа л авлахаа гэдэг байгаа шүү дээ. Тэр цамхаг руу орох би хамгаалагчаар манай улаан элт багийнхныг явуулахаар болсон юм байна. Тэгэл захидал ирсэн нь тэр цамхаг руу ээд төвшний аялагчид ороод дээрэс нь баг эс зэрэг гэж хэрэглэж байсан хатгалчсан цуг хурж ирээгүй гэдэг. Тиймэрхүү л аюултай цамхаг болтой. Мань Риоч болсон бол би хоол идэхээр явлаа гэл. Тэгэхдээ Абел багийнхтаа нэг зүйл хэлдэг. Риото битгий дайсан гэх юм бол бууж өг гэж хэлдэг. Бид багаараа дөрүүлээ байсан ч юм болохгүй гээл. Ахлагч нь ингэж хэлсэн гинэ. Тэгэд бас нөгөө охинд ямар нэгэн цусламж гарвал Риот хэлээрэй гэж хэлдэг. Тэр нөгөө Коблин гинхтрийг ялсан штэ. Тэднээс ялаад олдсон шидийн чулуу өнгө алдсан байсан гинэ. Нөгөөдөө аялагч номлогч нар цуглараад цамхаг руу орох чинь. Дараа нөгөө төлөвлөгөөгөө хилцэж байгаа болтой. Хүнсээ энчнээс авчирна гэл. Цамхаг руу орохдоо бэлтэж байгаа тэр. Харин нөгөө номлогч нар нэг үүд олдгоо. Тэгэл төхөөрөмжөө суйрлуулаад байрлуулсан чинь гинт бүгдээрээ шилжиж алдаг болчдөг. 7 дугаар ангимаа эхлэхэд номлогч аялагчд маань тусдаа өөр газар руу шилжсэн болтой. Шилжилтийн шид ашиглаж биднийг авчирсан байж магадгүй гэж бодож идэг. Харин нөгөө охин чинь дохой тасарчлаа гэснээ халтгаан зуур дохой ирсэн 40-р давхраас тохиорсон гинэ. Бас нэг номлогч ярихдаа цамхаг руу орох жоход урд нь доошоо орж исэн хүмүүс тэр чигээрээ гинт алга болчихсон гинэ. Тэгэхээр яг цамхаг руу орсон бүх хүмүүс шилжиж алга болсон гэж байгаа. Эдж жоход бүр 40-р давхар болохоор би зэрэг хүмүүс арайч нэм тэсгэн битгээл тэрнээс ч илүү мангасууд гэж магадгүй гэж ирж идэг. Дараа нөгөө бүлгэмийн ахлагч дээр нь нөгөө мэдэн явсаар иржээ. Баларлаа шүү Абел идэр ч гэсэн алга болчихсон мөгөөл. Харин Рио болохоор номын сангаар явж таарнаа. Нөгөө дээр таардаг чөтгөр байгаа штэ. Нар хэртэлд болоод тэрнээс гарч ирсэн гэдгийг судалж байгаа. Тэгвэл нөгөө эльбтэй ч дахиад таарна. Оо Сира сан гэл. Эльч бас нөгөө номын дахиж олж өгөх болно. Нөгөө дээр болдог нар хэртэлт нь авгаал авлахаа гэд нөгөө цамхагаас холбоотой хийж магадгүй гэж ярьсан явж идэг. Өмнөх нар хэртэлтүүл нь болохоор дандаа хагас болж исэн гинэ. Энэ удаагийн яг ч бүтэн болчихсон.
Тэгэл тэр чөтгөр гарч ирэл Риото тулалдсан байж магадгүй гэж ирждэг. Гэхдээ минь хүн чөтгөртэй тулалдсан гэдгийг хэлбэт хэлдэггүй. Нөгөө Абелийн ялсан Коблингийн байгаа штэ. Төрөөд ерөөсөө удаагүй гэж магадгүй гэждэг. Яагад гэвэл шидийн чулуу нь ямар ч өнгөхгүйсэн. Тийм болохоор ямар нэгэн зүйл бүтээсэн байж магадгүй гэждэг. Харин нөгөө талд Абельтай цог номлогч энэ нэг газартай төстэй байх юм гээл. Тэгээ нөгөө шиднээс асуудаг нь энэ шидийн хамгаалт шидийн тойрог байна гэж ирж идэг. Нилийн хүчтэй нилээ том тойрог болтой. Харин нөгөө шиднээр хаана юу байгаа мэдрүүлсэн чинь 500 метрийн цаана 1000 хүн байна гэж идэг. Бас 50 орчим өөр биет байна гэл. Харин бүлэгмийн ахлагч нь цамхгийн ард ирсэн болтой. Юу болсныг асуугаал. Сүүл 40-р давхраас ч дөхөөгчсөн гэдгийг мэддэг. Дүрсэлэхэд нөгөө хэдэн номлогч нар тулалдчихна. Шидийн хамгаалтаараа хамгаалаад хэдэн чөтгөрүүд болтой. Ахлагч номлогч нь болохоор энэ номноос уншиж ийсэн ийм биетэй чөтгөрүүд байсан гэл. Араас нь мэдээж Абель болон түүний хамтрагчдад цуг ирдэг. Энгийн шид мэд үйлчлдэг гинэ. Таарах юм бол мөхөл дагуулна гэж яригддаг гэж байгаа. Гэхдээ шид нөлөөлдгөө гэдэг нь худлаа гинэ. Шидийн давхархын нийлэхийн тулд 3-аас дээш хүмүүс зэрэг шидээрээ дайрвал шидийн давхархыг нэвтэлдэг гэж байгаа. Харин тэднээс өөр нэгэн голтон зогсож байгаа болтой. Бусдаасаа хамаагүй хүчтэй чөтгөрийн хунтайч. Дараагийн хаан болж магадгүй чөтгөр гэж байгаа. Ерөнхийдөө чөтгөрийн хааны хүүхэд гэж хэлж болно. Тэгэл чөтгөрүүтэй тулдсаар зарим нь ялаал. Харин нэг шидний маань хүчин сулраад сөхрөөд унцдаг. Абель болохоор хідэн зэргүүтийн хамт хунтаачтай тулдгаал. Юу ч гэсэн оролдоод үзье гэсээр алхаж байгаа. Хідэн зэргүүтийн болохоор нэг их юм болохгүй ялаал. Харин хунтаач нь болохоор боцноос ч хүчтэй болтой. Нэг халтгаа шиднийг хэл хамгаалтын нэвт болтлаа. Миний Абелээс ч илүү хүчтэй болтой нам цохол. Абель энэ хунтаачд юусоо юу ч болдоггүй. Араас нь хитэн зүүн хүн зэрэг шидээ хийж давталсан ч юу ч болохгүй. Эцэст нь Абель хамгийн сүүлчийнхаа чадварыг хэрэгэлдэг нь тэг зэрэг буюу хамгийн хурднаараа дайрж байгаа. Харин түүнээс илүү хунтаач илүү хурдан байсан болтой. Амархан болцсноо хүзэн дээр ганц цохол Абель бараг ухаан алдахнаа төхнө. Тэгэл дээрээс нь сэлмээ далгаал. Яг алхаж байхад нь дээрээс нь маань Рио газар цоолж цөмөлсөөр доошо бууж ирдэг. Бууж ирсэн Абелийг чи ингээл сөхрөөд унчих байсан юм гэл. Тусалгаар хурж ирсэн мэдээж ойлгомжтой. Мань хүн харангуйтаа сул доороо харагч марагч гэл. Ирсэн дайралтуудыг амархан хамгаалал. Абель болохоор анхааруулж наач амар хүчтэй шүү гэл. Харин Рио болохоор ганцхан дайралтаар ард байсан зэргүүдийг унгаснаа. Сүгэлд нь илдээ гаргаж ирээд халц тултгаар болдог. Анимэлхэд нөгөө жоохоохон чинь Риог хайцсан явж байна. Абель нөгөө багийнхан бүгдээ алга болчлоо гээл. Абель өмнө нөхөн ямар нэгэн тусламж хэрэгтэй бол Риогоос гуугараа гэж хэлсэн байдаг. Тэгэл Рио араас нь очиж 40-р давхар хүртэл өөрийнхөө чадвараар нүх ухсаар ирсэн байдаг. Одоо нөгөө чөтгөрийн хунтаачтай тулалдж байна. Мань хүнд юу ч болохгүй толгоогоо тастуулаад. Абель ч бүр шок. Гэхдээ ингээд дуусчихгүй болтой. Тасарсан толгоогоо бариад өөрийнхөө толгой руу буцаа хийждээ. Тэр Рио чамаг хэр удаа ингэж тэсгэж харъя гэснээ. Араас нь баахан усны шидээрээ зүсээд жижиглээд хайчдээ. Хамаг биед нь тас үсрээл. Тэгсэн шидийн чулуунд хагарчдээ. Тэгэл нөгөөд чинь чулуу олоод тоос олоод тэгэл алга болж байгаа. Нөгөө Абель чинь шидийн чулууг нь хагалсан юм уу гээл. Абель хамгийн санаа зовж исэн нөгөө шидтэн охин шууд очиж тэрж аваал. Харин нөгөө талаас номлогч биднийг аварсанд баярлалаа гэж байгаа. Ийм хүчтэй гэж утсангүй гээл. Харин Рио нааш ирэх замдаа нэг зүйл мэдэрсэн гинэ. 39-38 дэх давхраас доош унжихад шидийн тойрог бүрхүүл хамгаалт шиг мөрөө орсон гэдгийг мэдэрсэн. Харин боссын ялсан чинь алга болсон гинэ. Гэхдээ тэр мэдэрсэн зүйл нь хэдэн метрийн цаана байна гэж хэлдэг. Харин нэг өөр хаа нэгтэй дахил өрөөн чөтгөрийн хааныг дуудаж байна. Тэгсэн Риото тултаж байсан чөтгөр гараад ирдээ. Нөгөө дуудсан хүмүүс нь чөтгөрийн хаа маань гээл. Өөдөөс нь сэлэн барьцсан зогсож байгаа шарх уу би өөрийгөө Баатар гэж нэрлэлсэн. Тэгээ чөтгөрийн хааныг дуудаж ялах юм гинэ. Нөгөө чөтгөр чинь тэгвэл наваа зугаацуулалтаа Баатраа гээл дээрсэн чинь юу ч болохгүй зүгээр сэлэнд нь сүлбүүлээд өгчдээ. Ийм сул дорой Баатраа гэж юу ийсэн гээл. Гэхдээ надтай энэ зэрэгцэх хүн байдаг гээл. Хоосоо цочохоор энийг ч авчихгээд нэг хараа юм авчдаг. Гэхдээ өөрийгөө чөтгөрийн хаан биш гэдэг. Тэснэ надтай энэ зэрэгцэх хүн байдаг гээл. Нэр нь гэснээ тийм Рио гэдэг гээл. Тэр тулаа үнэхээр зугаатай байсан шүү дахиж тэгж толдохынсэн гэж байгаа. Тэр хүн бараг танараас 10,000 дахин илүү хүчтэй ах гэж хэлчээ яваад өгдөг.
Нөгөө шар ус чи надаас ч илүү хүчтэй хүн гэл. Харин дөрөс буцаа солигдоход Рио дээр хурж ирнэ. Нөгөө мэдэрчсэн зүйлийн хар бөөр гэж бололтой. Гэхдээ хэдхэн хормын өмнө шид ялгаруулж ирсэн гинэ. Тэгэл нөгөөд чинь дээшээ явж байгаа. Явж явах замдаа олон ус чи над карри авч өгөх юм уу гэл. Риоч дээр ганцхан карри авахд болно дөө гэл. Тэгэл гараад ирсэн чинь бүлгэмийн ахлагч нь хүлээж байна. Эхлээд Риог загнаал. Харуулуудын тоохгүй шууд яваад орсон гинэ. Тэгсэн чинь нөгөө номлогч нь битгий тийм яриа тэр байгаагүй бол бид нар бүгдээрээ баг өгөх байсан гэл. Тэгэхээр юу болсныг тусдаа уулзаж тайлбарлахаар ордог. Тэгээд нөгөө номлогч чинь тэр яг хин юм бэ гэж асуудаг. Мэдээж Абелийг энд хүртэл нь тусалсан найз ингэж хэлнэ. Абел тийм хүчтэй найзтай байсан юм гэж юу? Чөтгөрийн унтаачийг хормын дотор ялахаар хүчтэй гэж юу гэл. Нөгөө бүлгэмийн ахлагч нь гайхаал. Номон дээр бичгснээр бол чөтгөрүүд тааруул мөхөл ирнэ гэсэн бичгтэй байдаг. Тэгтэл Рио хормын дотор бүр хунтаажны алчсан болохоор хүмүүс ингээл итгэхгүй л байгаа юм л та. Дараа өдөр нь Рио өөрийнхөө хамтрагчтайгаа бэлтгэл хийж болтой. Нөгөөд нь яаж чи ийм хувцтай юм хурдангуу гэдэг юм бэ гэл. Дараа нь гисэн уссан болтой гуан зорж исэн чинь нөгөө илбэгтэй чинь таачдаг. Чи энэ жүжигээс чинь карри үнэртэд ороод ирлээ гэл. Тэгэхэд хоёулаа нэгэн зэрэг дунд зэргийн халуунагаатай хоёр карри захиалдаг. Элбүүд их калор шатаадаг болохоор илүү их иддэг гинэ. Тэгээд намайг битгий ховдог гэж бодороо гэж байгаа. За тэгэл захиалсан карригаа идчихэд гарнаа. Риог харагдаад хад нэлээд хүчтэй ч юм уу гээл. Тэгс нөгөө элб чинь би ч бас нэлээд хүчтэй шүү гэснэ. Хоёулаа ил зөрүүлэхэр болдог. Ил дээр халц тулцж байгаа тэр. Нөгөө элб чинь ч нэлээд хүчтэй болтой. Айгу хурдан дайраад амархан болчих юм л таал. Тэдний хөдөлгөөс харж исэн цэргүүд нь гайхаж майхаал. Нөгөө элб чинь бүр урам нь ороод хамаг хүчээр дайрж эхэлнэ. Мань хүн яриа л хурднуу гээл хамгаалал. Сүүлд нь Риогийн сэлбэн хугарч хожигддог. Нөгөө элб чинь ч тэрэнд бүлгэнд миний дайралтуудыг ингэж хамгаалах хүн байдгүй гэж хэлдэг. Тэгээл гайхалтай юмар Рио гэл. Тэгээд Рио буцахаар бол бүлгэмний туслах бололтой нэг хүнд энэ миний нандин нэгэн хүн шүү гэж хэлээд хүндэтгэлтэй гаргаж өгөөрэй гэж хэлдэг. Нөгөө туслагч тэр нандин хүнээ гээл. Нандин гэж хэлэхээр л шал өөр буруугаар ойлгосон билгүй. Тэгэл гараа явж байхдаа бүлгэмийн ахлагчтай тарчдаг. Суучих хэрэлцэх хэрэгтэй юм гээл. Тэгэл нөгөө цэргүүдийг тоохгүй битгий тэгж дахиж ороорой гэл. Тийм болохоор шийтгэл болгож даалгавар өгнө гинэ. Би хамгаалагчаар явуулна гэж байгаа. Аяны 8-1 аюулгүй хөргөж өгөө буцаж ирнэ гэж байгаа. Очих газар нь Витнаш. Аняман нэглэхээр Риогийн өрөөний хамтрагч нь төр зургийн нэг баг олж өгөөч гэж гуйждаг. Яасан гэхээр өөрийнх нь төрсөн тосгоноос нь даалгаврын хүсэлт ирсэн байна л да. Тэр даалгаврыг авахын тулд дий зэрэгтэй байх ёстой гэд дий зэрэгтэйгэр нь маань Риогийг л гуйж байгаа. Уг нь бол энэ даалгавар дий төвчний бүлэг очсон гинэ. Гэхдээ тосгоных ерөөсөө туслаагүй гэс болоод ерөөсөө чадаагүй гэдэг. Тосгоных нь дайсагнасан болтой гэж байдаг. Манай хүмүүсч тэр бидэнд туслах болов гээл. Тэгээ юу ч гэсэн дөрүлээ аян замдаа гарч байгаа. Манай багийн нэгийнх нь төрсөн тосгон штэ. Эндээж тосгон руу орсон чинь нийлс гээд төрсөн тосгоных нь хүмүүс нь тарьж байдаг. Эндээс яваад нөх удаагүй юм байл л дэжилч чолоо гүйж байгаа. Хүн болгонд хүн тэмдэглээл. Дараа нь тосгоны ахлагч гэх хүний гэрлөө орноо. Тэр нь ч гэсэн нийлс гээд таниал. Эдний даалгавар нь болохоор скелетон болгон гоблинуудыг ялах. Яг гол даалгавар нь болохоор скелетонуудыг ялах. Тийм болохоор ахлагчтайгаа уулзаал яриа өрнүүлж байгаа. Сүүлд ирсэн багт яагаад туслаагүй гэж асуудаг. Яадаг бол зүүн гүний ойд скелетонууд харагдсан гинэ. Харин хойд ууланд болохоор гоблинууд. Тэр ди баг нь болохоор шууд скелетон руу яваад орчихсон. Өгөнд нь орохгүйсэн болохоор нөгөөд нь туслаагүй гэж байгаа. Тэр газар нь болохоор энэ тосгоноор үе дамжин орж болохгүй гэж заагдсан байт юм билээ. Нийлс гэх энэ хүүгийн аав ээж нь байдгүй гинэ. Хоёр дүүтэйгээ хамт амьдардаг л гэж байгаа. Дараа нь бөөндөө даалгаврынхаа тухай ярьж байна. Энэ тосгонд хоёр онцгой зүйл байдаг гэж байгаа. Нэгдүг нь хамгаалагч аратан, хоёр дахь нь болохоор шүтэн гинэ. Маргааш настаа өөрөө ярина гэсэн ингээд яриагаа дуусгаж байгаа. Маргааш нь болоо эхний ээлжинд гоблинуудыг ахинахаар явж байна. Явж исэн чинь баахан гоблины мөрөө ихийг хараад орхин гоблины үүр байж магадгүй гэж ирж идэг. Яа тэгэл өөрийнхөө чадвараараа мэдрээл ойрхон 50 метрийн цаана гоблин байна гэж хэлээд явдаг. Нэг нь үлдэгээ бусдыг нь агны гээл. Рио болохоор айс вал гэд бүгдийг нь хөлдөөгөл. Араас нөгөөд нь болохоор тэр мөстөнд буталж ялаал. Тэгээд үлдээс нэгийг дагаж явсаар өөрөнд нь хурж ирнэ. Тэгэл тэр дорн бүгдийг нь хөлдөөгөл. Бусд нь бултлаад амархан хэлцдэг. Гэхдээ араас нь өөр төвчний генерал гоблин гарч ирдэг. Нөгөөд нь харангуйтай айгаал.
Мань хүн болохоор шууд мөсөн гинжээрээ хүлээл доош унагчдаг. Тэгэхэд нөгөө нийлсээр толгойг нь цавчуулаад нөгөөдөн ч тэр генерал Гоблинийнхаа шидийн чулуугаар ч гэсэн генерал Гоблин гэсэн дуулсан явж байна. Дараа нь тусгийнхаа настантаа уулзнаа. Энэ нас нь болохоор хамгаалагч араад руу дагуулж явах оролдог. Мань хүн болохоор харагдсан араад байж болох нь нэлийн хүчтэй тэрнтэй тулдах хийсэн гэж бодож байгаа. Ойрд юусэн хүчтэй хүнтэй таараагүй тулдаж ханаагүй болохоор л тэгж бодож байгаа. Дараа нөгөө манай багийн номлогч болох тэрнтэй нөгөө настан чи ярьж байна. Анханасаа шившлэг гэдэг зүйл байгаагүй. Харин орчин үед нэлийн хэрэглэгддэг болсон гээл. За тэгээд цааш явсаар нэг агуу дээр очино. Мань хүн дотроос нэлийн хүчтэй юм гарч ирээд надтай тултган дэм болтгон дэ гэсэн л юм бодож байгаа. Тэгтэл өөдөөс нь нэлийн том биетэй цэхэр үстэй арслан гараад ирдээ. Нөгөө настан чинь скелетонуудтай тулдахаар ирсэн аялагчад гэл. Тэгснээ нэг номлогч хоёр дайчин ингэснээ усны шидтэй би чиний нэрийг мэдж олох уу гэж асуудаг. Тэгснээ өөрийнх нь нэрийг хэлээд Рио гэж хэлж байгаа. Бас тэгтэл тосгоны тэргүүн болон настай хоёр хамгаалагч аратан ерөөсөө өмнө нэрийг хэлж байгаагүй гинэ. Тэгсэн чинь Риод нэрийг хэлэхгүй бол бүдүүлэх хэрэг болно гэж байгаа. Өөрийгөө тэгснээ дагны хамаатан гэж хэлж болно гэж байгаа. Эхний ээлжинд 3 жижиг скелетонуудыг ялаад араас нэг том хүчтэй скелетон гарч ирэнгнэ. Мань Рио болохоор нөгөө хоёртойгоо алхан мөсөн зэвсэг хийж өгвөл. Харин Рио болохоор доор нь мөс дэвсээл. Баг зэрэг ууршуулсан мөс болохоор амар хальтран гээл. Нөгөө скелетон ч босч ирээл хальтарч унаад идэг. Харин нөгөө хоёр ч нь болохоор толгоо үзүүрүүн цохол. Тэгээс сүүлд нь эцсийн цохилт нь хийж дуусгадаг. Дараа нь хаалхны дотгош орноо. Нөгөө тосгоны тэргүүн болгон настан ч наахуудаага дотгош орж үзэж гинэ гээл. Энэ тосгон нь болохоор байнгын дайралтанд өрцдөг. Скелетон гоблин гээл. Риоч тэр нөгөө өрөөнийхөө найзгаа ягаад аав ээж нас барсныг одоол ойлгож өгөлтэй. За тэгээд даалгаврыг биелүүлсэн манайд буцаад газар руугаа буцахаар болдог. Тэгээд дүр солиход бүлгэмийн ахлагчийн өрөөнд ирдэг. Нөгөө Риогийн даалгавар өгж явуулна гэсэн газар нь штэ. Витнаш буюу наадан болох юм гинэ. Тэгээд хаа нэгтэй улсаас бас нэг хунтаажуултай нэг тусалгаа дагуулan Витнаш гэх газар руу бас явхаар болж байгаа. Тэгээд бас бүлгэмийн ахлагч улаан үс Дабелийг төр зүгээр бүлгэмийн ахлагч болгож байгаа. 9 дугаар анги маань эхлэхэд Рио нөгөө даалгаврынхаа дагуу Витнаш улс руу явхаар болж идэг. Тэр ганцаараа биш бас өрөөний хамтрагч нь болох найзууд нь бас цуг явхаар болсон байдаг. Эдний гол даалгавар нь болохоор аяны наймагчны бие хамгаалагч болж Витнаш улс руу хөргөж өгөх. Тэр очих өдөр нь болохоор Витнаш улсын наадан болох юм гинэ. Мэдээж баяр цэнгэл болж байгаа болохоор хотынхан гэр орнод ч юм бэл. Тэгэхээр Рио тэр хэд хурж ирнэ. Нөгөө нэг аяны наймагч чинь 10 хоногийн дараа хөдлөх болохоор 10 хоног амраад гэж хэлдэг. Тэгэл нөгөөд чинь хотын удмаар явал таарсан амстай хоол молоо бүгдийг нь амсаж идэж үзээл. За тэгж явсаар маргааш болов. Сүхт хэрэгтэй өөр нэг улсын дээд ирэх мэдлэлтэй нэг хүн болтой. Гүнж болон хааны тухай ярьж идэг. Хаан гүнжтэй их хайртай болохоор хэдий бохор зөвсүүдийг харуулдаггүй гэл. Ямар нэг юм сэтэж болтой байдаг. Хааны хамгаалах нь дэд ахмадын үүрэг гинэ. Энэ цагаан үст болохоор дэд ахмад юм байна л та. Тэгэхээр би хийх ёстой зүйлээ хийнэ л гэж байгаа. За тэгээ маргааш нь болж ордонд найруулж байгаа болтой. Энэ улаан үстэй нь болохоор ханхуу, нөгөө улаан үстэй эмэгтэй нь болохоор гүнж. Энэ гүнж нь болохоор гүнж байхасаа залгсан юм шиг. Гүнж байх ядаргаатай юм аа гэл. Ядарч байна гээл туслахаараа хуцаа тайлуулаад. Энэ гүнж бас хийлт болон шид хостуулж ашиглад юм билэ. Бас гайгүй хүчтэй гэж хэлж болно. За тэгээд дараа өдөр нь наадам эхлэв. Нөгөө Абель чинь бүлгэмийн ахлагчийн орлогч болоо явж байгаа штэ. Тэр дээр VIP суудал дээр нь гүнжтэй зэрэгцээ сууж идэг. Нөөд чинь хараад тэр Абель мөн үү гээл. Холоос нэгсэн харагдахгүйсэн. Тэгэл үжис чинь улайл баг их наараас нь хүрээд ирдэг. Тэгж харчаал тэгвэл тэр Абель юм байна гэж утсчихж байгаа. Маргааш бүлгэмийн эзэн ирэх юм бол Абель чөлөөлөгдөн гинэ. Тэр улаан үстэй гүнж болохоор эзэнт гүрний шидийн салааны ахмад гинэ. Тийм болохоор дэд ахмад нь ч гэсэн ирсэн байх гэж хэлдэг. Тэр дэд ахмад гэдэг нь түрүүний харуулж исэн цаг үст эзэнт гүрний бахархал улсанд илэвлэгч шиддэг гинэ. Бас л гайгүйчтэй нэг мөлтэй. Нэг дайралтаар хаант улсын мянган цэргийг шатаасан гинэ. Нэг дайралтаар босгочдын бүгсэн хотыг сүрүүлсэн гээл. Тэгээд бас тэрнтэй ойртгүй ахыг зөвлөе гэж сануулж чад явдаг. Тэгэл зогсчихсэн чинь яг мөргөлдөхийн даваан дээр мань хүн хурдаараа болтдог. Энэ мэдээж саяхан ярьсан дэд ахмад дэлбэлэгч шидтэн Рио тэр шидтэн гэдгийг мэдэхгүй л байгаа юм л та. Цэц цагаан ус чинь туслагтайгаа хідэн хоол моол барьчихсан л явж байгаа. Энэ туслаг нь өөрхийн чиглүүлдэг нэг андан юм шиг. Харин дүр солиход Абелийн төр зүрх гарна. Абель явж байхдаа нөгөө гүнжийн анх нь болох улаан үстэй эрэгтэй тэнд таардаг.
Тэгж уудсан зариудаа дүүг нь буюу шидний салааны ахмадыг асуудаг. Тэр байгаам чинь мэдээж дид ахмад нь ч гэсэн ирсэн биз дээ гэж хэлэхэд нөгөөдөг чинь нууцгчээ яваад өгдөг. Нөгөө олон устай хүн чинь буцаал орон дээр ивтэл ятарч хүлээ гээл ивтэй явж байгаа. Тэгээ байж хат нөгөө дид ахмад уяа дэлгэвлэгч шидтэн авчирсан хоолоо өгөөл би юм олон хүнтэй газар байж дасаагүй гээл. Тэгэл нөгөө туслагч чи түрүүн хүнтэй мөрөглөгч хаа үстэй гэсэн чинь тэр өөрийн гайхалтай урдаараа болцсон гээл. Шидийн хувцастай байсан ч гэсэн тэр энгийн хүн биш гэж хэлдэг. За тэгээд дүрс солиход харваачийн уралдаан болж байна. Нөгөө хоёр өрөөний хамтрагч нь ерөөсөө ондгүй. Тэгэл ээжс чинь араас нь гинт Абел гарч ирээл. Ном сум яаж харавдгийг зааж өг гээл Абелийг түлхсээр ёо гаргаж өгдөг. Би илтчин болохоос харваач биш ч гэсэн за нэг харвыг гээл харавсан чинь хамгийн холоосоо 3 дахин ганцхан харуултаар онцдог. Нөгөөд нь ч тэр аргагүй л Абел таа гэл. Араас нь гинт улаан илт багийнх нь хүрээд ирдэг. Нөгөө том шидт нь Абелийг чөлөөлөгдсөнд сургаар нь хайж олсоор байгаад ирсэн гинэ. Харин дүрс солиход нөгөө элб чинь Риог хайцсан явж байна. Бүлгмийн байран дээр ирээл Риог асуусан чинь нэг хэсэгтээ ирэхээргүй Вьетнаш улс руу явсан гэж хэлж байгаа. Нэг хэсэгтээ ирэхгүй гээл царайн цохиг бол. Ирэхгүй хэр утах юм бол гэж асуусан чинь 7 онж магадгүй гэж хэлдэг. Нөгөө элб чинь тэр зөө гээл яваад өгч байгаа. Асуусан номын оллоо ирсэн юм шиг байдаг. Захаад нэг наадмын тэмцээн болдог нь зэвэр уралдахын гинэ. Риогийн өрөөний хамтрагч нэг хүнтэй дайсагнаад идэм байл л та. Тэрнтэй энэ зэрэгцээл сэллүүртэйл дахиад байгаа. Сэллүүрээрээ зодтолтоол. Уг нь бол ихний хоёр байрыг тэргүүлсэн л хоёулаа яваад байгаа. Тэгж зодтолж байгаа сэлүүрээ хуглаад сэлүүржсэн хүнийхээ сэлүүрийг авснаа дахиад зодтолтож эхэлнэ. Дахиад бас сэлүүрийг хуглаад бууж өгөх болоогүй шүүгээд бүр шанаад ч эхэлнэ. Ядж байхад яг барийнхаа урд ирчээл зодтолтоод байгаа. Сүүлдээ бүр барилтаа доошоо хоёулаа умчдаг. Үзэгчдийг зугаатай байлгсангээ бас тусгай шагнал өгсөн ч тэрийгэ булаацалтаад. За тэгэл Рио тэрийд нэг том зав хараа ижигт нь араас нь бүлгэмийн ахлагч нь хүрээд ирдэг. Энэ зав нь болохоор усны шид болгон салхины шидээр явдаг гинэ. Харин өрөөний номлогч болохоор зэвсгийн дэлгүүр орж зэвсэг авахаар орно. Нөгөө хоёрыг тулж үзэлж яхад нь араас нэмэр болохын тулд холын зайн зэвсэг авч байгаа гинэ. За ийхүү наадман дуусч орой үдшийн цэнгүүн гэх юм уу оройны найр болж идэг. Нөгөө улаан устай анхуутай чинь уулзаал. Араас нь нөгөө улаан устай гүн чинь үрж ирээл. Энэ манай дүү мөвж танилцуулдаг. Харин Абел илдэггүй болохоор сөрөг сөвн татаал. Гэхдээ шидийн тойрог хамгаалалттай болохоор санаа зовх зүйл байхгүй ч юм уу гээл. Тэгсэн гинт шидийн тойрог нь алгуулцдаг. Гаднаас бас халдлаг орж ирээл. Тэгснээ гинт гүнж рүү нэг зүйл дайрдаг. 11-р анги маань эхлэхэд нөгөө улаан устай гүнжийн багш болох Оскарын өмнөх амьдралтны хурж ирдэг. Нэг дарханд гал шатааж өгөө төмөр улаас гэж ээлт хийж байгаа болтой. Оскар болохоор галынхаа шидээр туслаал. Энэ дархан болохоор багш нь гинэ. Дараа нь ээж дээр ирж гэрэх гал малыг асааж өгөөл. Ер нь харахад мань хүн ганцаараа л галын шид ашиглаж идэг. Дараа нь тусалж байгаа дархан дээр нь аав нь хөрөж ирдэг. Миний хүү тус болж ийн үгүй л. Нөгөө дархан багш нь ч гэсэн галын шидээр айгүй их тус тэмэр болж байгаа гэл. Хэрвээ чи зөвшөөрвөл би Оскарт энэ илдэг өгөх гэсэн гэл. Ерөнхийдөө бол 6-7 настай үед нь ирсэн бэлээ. Энэ томчуудын илдийг бодвол хамаагүй жоохон өнгөн гэл. Дараа нь тосгоноороо анд явж байгаа болтой. Оскар анхантайгаа анхан хийж үзээл. Тосгоныхын ч гэсэн магтаал. Анхудаа хийж айгүй сайн байж үгүй. Харин тэнд байгаа хитэн бүлэг хүмүүс манай тосгон руу 50 гаруй дээрэмчд дайрж магадгүй гэж хэлдэг. Бид нэр цугтлаа цаашаа цугтах хүлээгээд тэр дээрэмчдээ тулахаар болдог. Бүх зэвсгээ уриал. Дэркад яг үүдэн дээр нь хүрээд ирсэн байхад нь Оскарын тосгоныхан харваачаар харваал. Оскар ч гэсэн харавж байгаа. Тэгэл ээжсэн чинь аав нь чи явж ээжигээ хамгаал гэж хэлээд явуулдаг. Нэг л мэдхэд тосгоныхан ялгдаж эхэлсэн болтой. Том хашаа хаалхын цөм өшгөлж орж ирээл. Цонхын хаглаал хаалхын дэвсэж ороод сэлэн бариад ярьж байна. Харин Оскар ээжийг Оскарыг хамгаалаад урд нь гарч үзсэн ч ээж нэг бариа сэлмээрээ далаад алчдаг. Мань хүн ч уурандаа сэлмээ бариад далаасан ч юу ч болохгүй. Нөгөө дээрэмчин чинь элдчин сайн ч чадварч нь муу байна гэлээж ихт нь аав нь хурж ирээд бас л үзэгчээсэн чинь ном сумаар харваад сүлбээд алчдаг. Дараа нөгөө дээрэмчд чинь ухрах хэрэгтэй гэл. Чоннууд ирж байгаа гинэ. Цусны үнээр авчихсан байгаа гэл. Дараа нөгөө дархан багш нь хурж ирдэг. Оскар шантарчсан би өхмөөрөө аав ээж нь байхгүй болчлоо гэл. Багш нь ч тэр аав ээж чинь энийг хүссэн юм уу гээд чамайг амьдруулахын тулд ингэсэн гээд. Тэгэл ирээж ихт нь үүдэнд нь хідэн ч сөрөг чоннууд хүрээд ирсэн байна. Оскарыг зүгтаагаад нөгөө дархан багш чинь ганцаараа чоннуудаа тулдаад үлддэг. Оскар явж байхдаа ус руу унаад тэгэл ухаалтаас ирэхэд нэлийн том байшинд хурж иж сэрдэг. Сэрэгтэн нэг настан хүн байх ба борхон таалагдсан нэг ийм утлаа үстэйдэг гэл. Хоёулах нь ингэж учирсан хөв тавилын мэблэн гэснээ. Галын шид ашигладаг хүн ийм улаан үсдэг гэдэг мэдэг гэл тиймэрхүү юм яриад.
Тэгэд очих газар байхгүй болохоор энэ байхаар болдог. Оскар ч гэсэн хүчтэй болохын тулд илт мэлт зааж өгүүлж гээл. Хэдий бас яаж ашиглахыг илт тухлааны талаар хичээллэхээр болдог. Тэгэл 50 амьдарч хагаад нэг л өдөр нөгөө настангийн чинь байшин шатаад нүдэн дээр бас нөгөө насны чинь бүлж алж явахын тэр ээж аав нь алсан хүн тэр үеж таарна. Мань хүн ч юм болохгүй сүлбүүлэл газар унцдаг. Яг ч юм ой дунд шаргацсан чигээр алхаж явахдаа цагаан үстэй болчихсон байдаг. За тэгээд дүр сэлгдэж одоо үед ирдэг. Абелний хүнтэй иржиг болтой. Рүүний хичээл мичээл гээл тиймэрхүү юм. Нэг хүнийг сургуулах гал байгаа юм шиг үлээ. Дараа нь дүр сэлгэхэд Оскар дээр хурж ирэн. Хэдэн зэрүүдтэй цуу ярилцаал. Гүнж зүгээр байгаа маа гэл. Нөгөө хүмүүс нь ч гэсэн салхины хамгаалтаар хамгаалсан болохоор зүгээр ахөө гэл. Ямар нэгэн зүгээр авах галын бөмбөгөөр бөмбөгдүүлж байгаа юм чи. Гүнж чинь шидэ ашиглаж хамгаалаа. Гүнжийн анх нь болохоор шаргацчи. Ахихаа эдгэх гэж шидэ ашиглаа. Ахын ч тэр би зүгээрээ хүчээ хямагд гэл. Мэдээж дотор болж исэн үйл ажиллагаа бүгдийг зөөрүүлчихсэн, дотор байгаа хүмүүсийг бүгдийг хятаж эхэлчихсэн байдаг. Харин нөгөө чинь юу ч болсон хинч таарсан зүгээр аал гэж ярьж идэг. Харин гүнж болохоор тусламжийн дохио өгөх гэж дээшээ галан бөмбөгөөр дохио өгдөг. Нэг хүн харахгүй ч гэсэн Оскар харж ивэл тэгэл болоо гэл. Мань яач гэсэн галан наадам болоод байгаа махтаг гэл. Мань хоёр ч нэргэн бос тэр эдэн дээрэмчтэй тулдахаар болдог. Ахын газрын шид ашиглаж байгаа бол дүүгүн чинь галан чадаар сүлбэл. Тэгсэн нэг амар сүртэй шившлэг уншаад байна. Хаанаас ч бүүн мэд баахан шидээр дээрэл. Мань гүнжч дээр хамаг чадлаараа хамгаалсан. Тэр чигээрээ газар таан тэгшлэгддэг. Оскар ч гэсэн оройтсан махтаа гэл. Гүнж тийм амархан өгөхгүй шаргацсан байгаа хаа гэ. Тэгээ дахиад шившлэг уншаад идэг. Тэгээ гүнж анзаарснаа доороос нь тесрэг шившлэг уншиж исэн болж таардаг. Ахыгаа түлхээд өөрөө дэлгэрэлтээс нь хамгаалсан ч гэсэн хийстлээ цохолдог. Оскар ч гэсэн хайрт хүмүүсээ дахиад алдах юм уу гэсэн харцаар харж явах нь тэр. Харин йогийн 3 өрөөний хамтрагч нь хооллуудаа цуглуулчихсан. Энэстэ гоё амттай гэж гисэн ярьж явах нь тэр. Тэгж яхтаа нөгөө том тесрэлтийг чи хараад бас гүнж нисч ирж байгааг харангуйтаа тусч явдаг. Араас нь бас хитэн дээрэмчид ирчихжээ. Цагаус болохоор урдаас нь дайраал. Нөгөө номлогч нь араас нь харвал. Тэгээ гар нийлж хэдийм унгадаг. Харин араас нь Оскар ирж муухаараа түүнээс холд гээд бийж яхан тэр. Хамтран ажиллаж байгаа цагаан зураг цэко. Хэрвээ та манга уншдаг бол энэхүү сайтыг санал болгож байна. Эрхээс унгахтай минийхээ купон код болох IKEM гэх кодыг ашигласнаар 10% өнгөлөлтөд эрхээс унгах боломжтой шүү guys. Надад ч гэсэн жоохон нэмэр болохоор IKEM гэх купон кодоо заавал ашиглаарай гэж хүсье. Тайлбар хэсэг дээр линк нь үлдээсэн байгаа шүү. За үргэлжлүүлээ бичлэгээ үз. 12 дугаар аг маань эхлэхэд Абелэр ч гэсэн ханхуу өдрийг аваа явждаг. Харин Рио болохоор эднэд даруй байхгүй галын наадам хийх боломжгүй юм шттэ гэл. Тэгээд үүнийг шид байсныг ойлгодог. Тэгээд арайч нэгэн дараалж авсан хоолыг нь хідэн дээрэмчт нь мөрөгчөөд явцдаг. Харин нөгөө талд Оскар мань гурав дээрэмчин гэж удаа дайрч идэг. Номлогч хамаг чадлаараа хамгаалал. Хэд хүч гаргацсан болохоор амнасаа цус гараал. Мань гурвч түүнээс холд гээл. Юу ч мань гурав холтгов тий. Оскарыг аюултаа бас дахиад дайрагт нь номлогч хамгаалсан ч хамгаалтын нэвт дайрчдаг. Дахиад шидэ ашиглаад дайрах чагт нь Рио ирж таарад мөсөөрөө хамгаалж өгдөг. Яаж миний шидэг хамгаалч байгаа гэж хартал. Рио ч гэсэн найзуудаа шаргацсан байхыг хараад гинт уурласнаа Оскартай тулдаг. Оскар ч тэр төрүүлж хамаг алчил та гэл. Тэгээд дайрагт нь мань хүн 5 давхар мөсөөрөө хамгаалал. Нөгөөдөг ч мөр гайхал. Бэж боломгүй яаж минийх хамгаалч юу гэд. Мань Риоч тэр ингээл болоо юу гэд. Тэснээ одоо миний ээлж гиснээ дээрээс нь баахан мөссөн жад унагдаг. Оскар ч тэр нэлээд хүчтэй юм болохоор галт шуурга дэгдэгээл. Рио гэхдээ юу ч болдгүй. Мөсөн бөмбөг хийгээл гарч ирснээс сэлмээрээ довтлоо. Хоёулаа л шид ашигладаг бас илд ашигладаг хоёр. Яг галын эсрэг ус гэсэн мэт. Тэгээд хайл тулдаж яхад нь Абел гарч ич таардаг. Рио бүр ууралчихсан. Чи оролцох юм бол чамаг ч гэсэн хөлтөө шүү гэл. Над хэлэх юм байна гэсэн. Чи Оскар хүн бүдтэй дэлбэлэг шийдтэн мэтэнгээл. Би Абел аялагчдын бүлгмийн орлогч гээ. Тэдний дээрэмч дэвшээ гүнжийг хамгаалах гэж л байгаа гээ. Хэдий Оскар ойлгосон ч гэсэн Рио бүр ууранд автчихсан байдаг. Хэллэх зүйлээ хийсэн бол одоо яв гэл. Энэ бол миний асуудал. Найзуудаг минь тэр гимтээсэн гээл. Тэр гүнжигч бас хөлдөөчгүй гэтэл нөгөө Оскар ч бүр уурлаад хамаг чадлаараа дайрдаг. Тэгсэн ч Рио амархан хамгаалал. Абел болохгүй энэ янзаараа дайн дэгдэн мэгдэн гэл. Чамаас олж дайн болохыг хүсэхгүй юмсгүй гэд. Тэгээ тэр хоёрын урд гараа зогсчдөг. Рио бүр уурандаа автаад дайртад Абел урдуур нь мүсэнд нь ороод үлдчихдэг. Рио болтохгүй байсан юм уу гээл. Тэгтэл Абел чамаас олж дайн дэгдэж явахаар үгсэн мэн дээр хэмэрэг.
Тэгэл Рио ойлголоо гэд сүлмээ хураадаг. Чам удаад болидоо гэл. Далайн эрг харагч байхдаа анх Абельтэй хаана уулзж ирснаа санаал. За тэгээ дараа өдөр нь болов. Мен дөрөв цугулч гисэн өчигдрийн явдлыг яриад. Тэгэл өжигт нь араас нь Абель хурж ирдэг. Мань гураг болохоор гүнжийг намайг нисч явж байхад аварсан баярлаа гэд нэмэлт урамшуул өгөхөр болсон гэж хэлдэг. Бас нөгөө Оскар гэх чинь уучлалт хүссэн гинэ. Харин Рио чамд ямар ч урамшуул байхгүй шүү гэд. Намайг очиход дээрэмчтэнд ялагдсан байсан штеп. Харин гачин нэг галын шидтэн байсан гэж хэлдэг. Абель болохоор дэлхлэг шидтэн нэг галын шидтэн гэж мэгээ. Чамд л тийм бахтаа гэл. За дараа нь өөрийнхөө ажил руу ордог. Бие хамгаалагчийн ажил. Найзууданч тэр анхны бие хамгаалагчийн ажил амжилттай болоод дуусч шүү гэ. Харин Рио болохоор гэртээ харих хүртэл дуусгүй юм шүү гэ. Харин дүрсэлгэхэд номын санд ирэх ба Риог санаал явж байгаа. Би сарын өмнө Рио гэдэг хүнийг мэддэггүй байсан гэл. Бүр санаад байж ядаад бүлгэмийн өрөөрөн шагааж магаах. Тэгэхээр цуг ордог байсан Каригийн газар руу ортод мен Рио дүрээрээ Каригээ эзэн сууж идэг. Нөгөө л би харангуудаа дуудаал. Дараа нь тэр хоёр хориотой номын санд орохоор болдог. Энэ номын сан болохоор дандаа бие зэрэглэлийн хүмүүс ордог гинэ. Рейл болохоор Риог хүлээгээд тусгай эрхээ наваад орж байгаа гинэ. Алхимийн талаар болсон гэл. Тэгээ шившлэгийг бичиж авсан дээргээд хуулбарлах шийд ашиглах юм бол арай болохгүй байх гэдэг. Мань Риоч тэр анх удаага хуулбарлах шийд байдгийг сонсч байгаа. Нөгөө эльбчинч тэр тийм наад захын мэддэг юм гээл. Их мэдлэгтэй бас хүчтэй ээж наад захын мэддэг юм уу. Дараа нь тэр шившлэгийг бичиж авч дуустдаг. Тэгээ тэр хоёр нэг зүйл ярьж байхдаа Яд гинт Сэрэсэн ерөн хідэн настай бол гэж боддог. Тэгсэн би 200 хүрж байгаа гэж авдیں۔ Нөгөөт нь ч тэр гайхал. 200 настай гэхэд арай л үзэсгэлэнтэй юу гэж утсан гэж авдیں۔ Нөгөөт нь ч тэр хичээл. Ийм зүйлийг нүүрэн дээр хэлээд тахтаа яд ингээл. Тэгээ бүлгэмийн өрөөрөө орчиход урдаас нь Абель гарч ич таардаг. Абель энэ хоёрыг харангуйтаа хоёр цуг юу хийж байгаа гэл. Рио энэ манай багш. Нөгөө эльбч нь болохоор Рио миний иш сурагч гэл. Тэгээд Рио Абельт болохоор чиний барьж байгаа дэм буудалд уулзъя гэж хэлдэг. Нөгөө эльбч нь болохоор Абелийг чи зүгээр Абель гэж дууд юм гээ. Намайг болохоор Сэрэсэн гэдэг үстэй гээ. Тэгээд зүгээр Сэра буюу нэрээр нь дуутахар болдог. Тэгээд Абельтай уулзваа. Амлалтаа авахаар хурж ирлээ гэл. Юу амлалт хэллээ гэс чинь 7 хоног хоолоор даана гээцтэй гэл. Чи тэр амлалтаа мартсан юм уу гэснээ. Оронд нь над тэгвэл байшин олж өгөхөд тусал гэдэг. Тэгээ байшин идэр зардаг газар дээр хурж ирээд байшингийн сонголтууд олгоноо. Рио болохоор том хашаатай байшин гэж хэлдэг. Тэгвэл энэ байшин тохирох байх гэж нэг газарт очисноо. Нэг асуудал нь хотын гадна байдаг гинэ. Тэгэл ортол айгүй цэвэрхэн. Мэдээж Рио таалагдсан болохоор шууд авъя гэдэг. Дараа нь тэгээ дүрс солигдож борхон дээр хурж ирснээ. Риог Оскартай тэмцэлтэй юу гэл. Шууд шилжиж очисон хүмүүс ингэж байгаагүй юм даа гэл. Цааштай амьдралсан ч гэсэн Оскар тэмцэлтэж байх гэж хэлж идэг. Риогч тэр үнэхээр байж боломгүй нэг юм аа гэл. Рио болохоор хүлээж тэзэхгүй маа гэснээр аниман дуусч байна. Манчи Camp Private видео гэх групп нээсэн. Энэ дээр ямар хөө бичлэгүүд орох вэ гэвэл One Piece-ийн цоошин ангиудын аним recap болон манга тайлбаруудыг бас тус оруулна. Миний бичлэг дээр орох part 1-ийн үргэлжлүүлж гисэн төрүүлээ тэрэн дээр орно гэсэн үг. Ерөн бусдаас төрүүлж манийхаа бичлэгүүдийг үзэх боломжтой. Recap сунгийн гэвэл description хэсгээр байрлах пэйж линк дээр дараад чатаар нь холбогдоод эрхээ авахаас гадна групп линкийн линк дээр дараад нэгдэх хүсэлтээ явуулаад гүйлгийн нутган дээр өөрийнхөө Facebook хаягийг бичгээд хангалттай. Энд дор харагдах данс руу эрхээ сонгосон багцынхаа үнийг явуулаад Camp Private группт орох боломжтой шүү guys. Зэзэн хүртэл бичлэг үзсэн танд баярлалаа. Дараа дараахан бичлэгээр уулзлаа. Түр баяртай.